Баянголын төмрийн хөдрийн орд нь Монгол улсын хойд хэсэгт Сэлэнг аймгийн 90 сумын нутагт Дархан хотоос зүүн хойш 90 км-т, 90 сумаас зүүн зүгт 35 км-т байрлана. Болд төмөр 90 гол компани нь 2004 оны 10 дугаар сард геолог уулуурхайн чиглэлээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтамлын хайгуул, ашиглалт, гадааддод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тус компани нь 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ашигт малтмал газрын тосны хэрэг хэрэглэх газрын геолог уулуурхай кадастрын албанаас Сэлэнг аймгийн 90 сумын нутаг дахь Баянгол нэртэй газарт анх 3383 га талбайтай МВ тэг 8888 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч 2006 оны 10 дугаар сард 90 сумын тусгай хэрэгцээнд нутгийн иргэдийн сүсгэлэн тахдаг Баян мөнхүүл, Баянголын аршаан, байгалийн үзэмжит газар зэрэг 1977 га газрыг хэсэгчлэн буцаан өгснөөр 1406 га талбай дээр төмрийн хөдрийн геологийн наривчилсан хайгуулын ажлыг явуулж нөөцийг тогтоон 2007 оноос төмрийн хөдрийг олборлон баяжуулж экспортлох үйл ажиллагаа явуулж байна. Уурхайн ашиглалт олборлолтын үйл ажиллагааг хэвэн явуулах, ажлагчдын үр бүтээлтэй ажиллах, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд нэн шаардлагатай дэд бүтц болох төмөр зам, авто зам, цахилгаан хангамж, мэдээлэл холбоо, уурхайн тосгон зэрэг бүтээн байгуулалтыг барьж байгуулсан. Засгийн газрын 2008 оны 134 тоо тогтоолын дагуу Монгол улсад анх удаа төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг хувийн хэвшилд буюу Болд төмөр 90 гол хувьцаат компанид олгосон. Ийхүү 90 өртөөнөөс Сэлэнг аймгийн 90 сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн хөдрийн орд газар хүртэл барьж байгуулсан 83.7 км төмөр замын суурь бүтцийг 1520 мм өргөн царигтай төмөр замын МНС 6229-оос 2010 стандартын дагуу барьж байгуулан 2012 оны 10 дугаар сард улсын комист хүлээлгэн өгсөн байна. Энэ төмөр зам нь Монгол улсын төмөр замын салбарт сүүлийн 40 жилд анх удаа шинээр баригдсан төмөр замын суурь бүтц гэдэг утгаараа Дархан Сэлэнгийн бүс нутгийн ачаа тээврийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь болох юм. Болд төмөр 90 гол компани нь төмөр замын тээврийн болон уулуурхайн бүтээгдэхүүний борлуулалтын ажиллагааг тасралтгүй найдвартай явуулснаар компани эдийн засгийн тогтвортой ажиллагааг ханган ажиллах үүднээс төмөр замын стандарт шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн 3003 ширхэг ачааны вагон, 3 ширхэг сэлгээний элчит тэрэг, 12 ширхэг гол замын тээврийн зориулалтын СКТ 4B маркийн зүтгүүртэйгээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааг мөрдөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төмөр замын газраас олгосон төмөр замын тээвэрлэгчийн тэг 3 тоот гэрчлэгээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна сэлгээний болон галт тэрэгний радио холбоо, диспетчерийн шууд холбоо, шугамын АТС, бүх өртөө зөрлөг барилга байгууламж, зам талбайд хяналтын камеруудыг байрлуулснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг Улаанбаатар төв офисын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвөөс удирдах ажилладаг. Болд төмөр 90 гол компани нь нойтон баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд 220 кВт-ийн дархан дэд өртөөнөөс Баянголын уурхай хүртэлх шугамын бүтээн байгуулалтын гэрээг 2012 оны 5 дугаар сард хийсэн. Дарханаас Сэлэнг аймгийн 90 сумын хандгайтын даваа хүртэлх 103 км урт 2 хэлхээт 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 50-70 МВт-ийн дэд өртөө баригдаж байна. Төслийн 60-70% нь хийгдэж байгаа бөгөөд 2014 онд бүрэн ашиглалтанд оруулна. Төсөл ашиглалтанд орсноор Сэлэнг аймаг бүхэлдээ хоёр талын цахилгааны найдвартай их усүртэй болж байгаа давуу талтай юм. Уурхайн хэвийн үйл ажиллагааг явуулахад 1000-аас 1500 ажлагчдын орон сууцны хороолол, соёлын спортын төв, ус цэвэршүүлэх байгууламж, өндөр хурдны интернет, үүрэн холбооны Mobicom, G-Mobile-ийн сүлжээний станц, хаан банк гэх мэт орчин үеийн тосгоныг болон төмөр замын өртөө зорилгоодын барилгыг барьж байгуулсан. Баянголын орд нь баруун зүүн төв гэсэн хөдрийн биетүүдтэй. Тус ордын төмрийн хөдрийн наривчилсан геолог хайгуулын ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн Эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Ашигт малтмалын газрын тосны хэрэг хэрэглэх газрын даргын 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 227 тонн тушаалаар баруун биетийн нөөц нь 24 сая тонн, 2008 оны 2 дугаар сарын 12-ны 45 тонн тушаалаар зүүн биетийн нөөц нь 58.5 сая тонн гэж тус батлуулсан. Уулуурхайн яам ашигт малтмалын газрын Эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлийн 2013 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн
ХХ 23 тэгдлээ тоот дүгнэлтээр төв болон зүүн биетийн нөөцийн нэмэлт тодтголоор нийтдээ 50 сая тонноор батлуулсан. Ордын нийт нөөц нь 132.6 сая тонн. Компани зүгээс дэвшилтэт технологиг ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах үүднээс экологийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. 2008 оноос хойш орон нутгийн ой мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж 2013 оны хүртэл нийт 100 га талбайд 800 мянгаас 900 мянган ширхэг тарьж суулгацаар ойжуулалтын ажлыг амжилттай хийж хэрэгжүүлээд байна. Монгол улсад мөрдөгдөж буй стандарт дүрм журмыг баримтлан Батанкийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран Баянголын уурхайн баруун хэсгийн хөрсний овоолгын 2 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй хийсэн нь бүс нутгийн байгалийн шинж төрхөө бүрэн олоод байна. Мөн уурхайн хотгонд ажиллагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бий болгох зорилгоор 6.8 га жимсний цэцэрлэг түрээлэнгийн талбайд 5,000 ширхэг тарьж суулгацыг тарьж 2013 оноос үр жимсээ өгч эхлээд байна. Хөрсний бохирдолтоос сэргийлж хоногт 200 м3 эзлүүлэлттэй бохир усыг 98% хүртэл цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулсан. Эндээс цэвэрлэгдэж гарсан усыг хотгоны цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт хийсэн талбайд таригдсан мод ургамал болон замын тоосчлтын усалгаанд эргүүлэн ашиглаж байна. Ирээдүйн нөхөн сэргээлт болон цэцэрлэгжүүлэлтийг хийх тарьж суулгацыг тасралтгүй хангахаар 0.8 гад мод үржүүлгийн талбайг ашиглаж байна. Энэхүү үржүүлгийн талбайд ургуулсан тарьж суулгацаар дүүцүүлэн хамгаалах болон хаалтын нөхөн сэргээлт ойжуулалтын ажлыг хийх зорилготой. Манай байгууллага 2007 онд 142 ажилтнтай байсан бол 2013 оны ажлын жилд уурхайд байнгын болон төр ажлын байранд нийт 1091 төмөр замын салбарт тээвэр зохион байгуулалт, замын аж ахуй, вагон зүтгүүр, тохиолдол холбооны албаттайгаар мэргэжсэн инженер, техник мэргэжлийн 280 гаруй ажлагчид төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Өнөөдөр манай байгууллагад Сэлэнг аймгийн 730 ажилтан, түүнээс Ерөө сумын 425 ажилтан, Шаамар сумын 70 гаруй ажилтнууд тус тус ажиллаж байгаа нь сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тодорхой үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар гэр бүлээрээ ажиллаж байгаа ажилтнууд 16 айлын 2 өрөө бүхий 2 орон сууц, 1 өрөө бүхий 28 айлын орон сууцнд амьдарч байна. Тус компани инженер техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд MCS компани Viva City хотгоны 30 байрыг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, тогтвор суурьшилтай ажиллах бодлогыг хэрэгжүүлж байна. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн цагаас аймаг сум орон нутагтай хамтран ажиллаж гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн санд жил бүр 50-аас 450 сая төгрөгийг хандивлж байснаас гадна олон бодит бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн. Компани 2007 оноос орон нутгийн суралгаараа тэргүүлэх сурагчид болон амжиргааны төвшин доогуур өрхийн ихтэйд сургуульд суралцах 50 гаруй хүүхдүүдийг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж ирсэн. 2012-оос 2013 оны хичээлийн жилд ихтэйд сургуульд суралцаж буй 44 оюутныг 55.4 сая төгрөгийн сургалтын тэтгэлэгт хамруулсан. 2003-аас 2014 оны хичээлийн жилд Ерөө Баянгол сан байгуулж, Ерөө сумаас ихтэйд сургуульд суралцаж буй оюутны тэтгэлэгт 21 сая төгрөгийг, Шаамар сумын оюутны тэтгэлэгт 9 сая төгрөгийг тус зарцуулаад байна. Мөн ард иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Ерөө сумын иргэдээс 2012 онд нийт 99.7 сая төгрөгийн, 2013 онд 26.3 сая төгрөгийн сүү хүнсний ногоо, бараа материал зэргийг ажилтнуудын хэрэгцээнд зориулан худалдан авч хамтран ажиллаж байна. Энэ бол маш том бүтээн байгуулалтын эхлэл тавигдчихж байгаа маа. Манай суманд бол маш олон ажлын байр бий болсон. Хөдөөнөөс хотоос хойд гадагшаа гарч байгаа нүүдэл бол ер нь хот руугаа биш хөдөө рүүгээ ирж байгаа хандлага бол харагдаж байгаа. Ерөөгийн ард түмнийг ажил төрөл амьдрал бүх юмар нь хангаж өгч байна. Байгууллагын амжилт нь ажилтнуудын мэдлэг мэргэжил, ур чадвар, хөгжил болон тогтвор суурьшил зэргээс голлон шалтгаалдаг. Ажилтнуудыг мэргэжлийн ажилтанд дадлагжуулах, мэргэшүүлэх, гадаадын мэргэжилтнүүдээс технологийн мэдлэг туршлагаас суралцах, бие даан ажиллах чадвартай болгох чиглэлийг баримталж ажилладаг. 2007 оноос уурхайн үйл ажиллагаа эхэлсэн цагаас сургалтын хөтөлбөрийн хүрээнд Богд найрамдах Хятад ард улсын Бугат хотод автосамсмолын операторын сургалт, Вагнер Аз хувьцаат компанитай хамтран хүнд машин механизмын оператор засварчны сургалт, 5 ач комит сургалтын төвийн сургалт, шинжлэх ухааны технологийн их сургуулийн
уул уурхай инженерийн сургуультай хамтран тэсэлгээчдийн сургалт, налайхын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, Эрдэнэтийн технологийн сургуулийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны мэрэгшүүлэх сургалт, шинжлэх ухаан технологийн их сургуулийн политехникийн коллежид баяжуулалтын операторын сургалт, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх станц хувьцаат компани сургалтын албатай хамтран цахилгааны сургалт, Улс төр менежментийн академи, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны сургалт, төмөр замын мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төмөр замын мэрэгчлэр зэрэг сургуулиудад нийт ажилтнуудаа хамруулсан. Компани ажилтнуудаас магистрантурт 12 ажилтан суралцж байна. Орон нутгийн иргэдийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд Сэлэнг аймгийн Харьяатах 215 ажилтан, Ерөө сумын Харьяатад 120 ажилтан, Шаамар сумын 32 ажилтнууд сургалтанд хамрагдан мэрэгжил эзэмшин амжилттай ажиллаж байна. Ажилтнуудын цалин хөлс жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд 2013 оны 11-р сарын байдлаар нийт ажилтнуудын дундад цалин компани хэмжээгээр 900 мянган төгрөг болсон бол инженер техникийн ажилтнуудын дундад цалин 1,500,000 төгрөг болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл нь 2013 оноос хэрэгжиж хамт олноороо аюул осолгүй ажилласан нөхцөлд сар бүр цалингийн 20 хүртэл хувиар тооцсон олгож байна. Цаашид нэмэлт техник эдийн засгийн үндэслэлд баруун ил уурхайн хувьд 1.2 км урт 600 м-ийн өргөн, 180-аас 250 м-ийн гүн, зүүн ил уурхайн 2.7 км урт 690 м-ийн өргөн, 200-аас 250 м-ийн гүн байхаар тус тооцоо хийгдээд байна. Төслөөр жилд нийт 6 сая тонн төмрийн хүдэр олборлох ба баруун ил уурхаагаас жилд 1 сая тонн, зүүн ил уурхаагаас жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлно. Дээрх хүчин чадлаар баруун ил уурхай 23 жил, зүүн ил уурхай 13 жил тус ажиллана. Ашиглалтын явцад хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж ордын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улсын засгийн газрын Дархан сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцлбор үйлдвэр байгуулан дотооддоо өртөг шингэсэн болон дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөрийн хүрээнд төмрийн хүдрийг орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий жилд 5 сая тонн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулан хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Төмрийн хүдрийн баяжуулалтанд хэрэглэгдсэн усыг тунгаагуураар цэвэршүүлэн үйлдвэрийн процесст эргэж орох замаар дахин ашиглана. Үйлдвэрлэлд усыг хэмнэх технологиг нэвтрүүлснээр нийт хэрэглэгдэх усны 97%-ийг дахин ашиглаж байгаа нь байгаль орчныг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрлэсэн баяжмлыг төмөр замаар тээвэрлэн гадаад зах зээлд нийлүүлнэ. Төсөл хэрэгжснээр компанийн хувьд өндөр ашигтай төсөл болж байна. Болд төмөр хэрэгэл компани нь Монголд төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2012 оны 12 дугаар сард Монгол ган нэгдэл компанийг санаачлан үүсгэн байгуулагдсан ба тус Монгол ган нэгдэл компани хувьцаа эзэмшигчдийн ойрын үеийн чухал зорилт нь олборлож буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулан нэмэн өртөг шингэсэн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.